За ямар ч гэсэн эхлүүлэг да. Ямар байна уу? Эцээ. Хараас нэг хаа байсан хамаагүй хүмүүст санаа зовоод чилээгээд байж идэг шиг. Тийм хүмүүс байдаг да. Хөөрхий тэр мэн энэ мэн тэр яасан бол хөөрхий дөө гэдэл. Нэг тиймэрдүү. Дэмий санаа зовж суухаар тэр хүмүүс тустай болохын тулд эхлээд өөртөө анхаарна да. Тэгээд урсгалаараа их бүдэгхэн өдийн насыг хүртэл амьдран уршиж цаг хугацааг илээж иржтэй. Амьдраад байгаа ч юм уу, амьдрахгүй ч байгаа ч юм уу, ямар ч л байсан нэг юм амьд л байгаа дах шиг байна. Хийх ёстойгоо хийгээд байгаа ч юм шиг. Ямар ч хэлсэн нэг ээж ч байдаг юм уу, эхнэр ч байдаг юм уу. Нэг орон гэрний орогнолч шиг гэх надаас арайч хайш. Ямар ч лсэн нэг байгаад л байдаг. Одоо бүдэг амьдарч болсон мэдвүү. Тэсрээд гараад ирмэдгүй. Тэгэл яаж тэсрэх юм бол гэж бодоод л бодын ширэгдэх шиг. Зүгээр л тухайн үеийнхэн тэр хүсэл төрөөд гарч ирсэн зүйлээ зүгээр тултлан сайхан хийгээд өгчих мэдвүү. Тэгээд ирэхээр та нарыг сая яриад байдаг тэр дотоод галч нь угаасаа өөрөө бадраад ирнэ. Тэгээд хувц хонор монор юу байдаг юм тэр ханын 90 наад юмнуудаа бүгдийн шинжил хичнээн жил чирж явдаг юм чинь. Шинээр төрсөн мэт. Шинэ хувцас, шинэ зүйлүүд ойлгов. Гэрээхэнд чинь ч нөлөөлнө. Юу шалтгаал зарлагдав гэж. Өөрчлөлт олж авах зүйлээс чинь лав тэр зарлагдсан бүхэн давахгүй л баг. Өөрийгөө үн цэнтэй зүшгэ ханд өөртөө. Хамгийн дээдийг нь өмсгөж, хамгийн дээдийг нь идүүлж хүндэл өөрийгөө. Тэгжээж бусдад хүнлэгдэж эхэлдэг юм да. За ер нь тэгээд тэр бусдын яахан ч ямар хамаа. Өстө өөрөө л болж ивэл гэдэг шиг л. Гэтэ амиа хичээгээд гэсэн үг биш. Өөрөөсөө эхлэнэ л гэж. Тэрийг мэдрээд үзчихсэн байхад, туршаад үзчихсэн байхад энтэй ч адилхан асуудалтай хүмүүс зөндөө бий. За тэгээд бас асуудал гэж бодчих. Утга санааны хувьд аав шүү. Тэгвэл тэр хүмүүс ядаж энүүгээрээ туслах нь шүү. Жижигхэн зүйлээс л эхэлнэ. Нэг том дэлхийн мэлхэн үйл юм бодох хэрэггүй. Жижигээс нь эхэлнэ шүү. За тэгээд хөгшөрсөн тэр балаа юм бүрч бодох хэрэггүй. Хөл гарч хөдөлж хэлчин ярьж нүд чинь харж их чинь сонсчлаа бол бүтэн болоо. Гар чинь ажиллаж байгаа бол гараа хөдлөх шүү. Хөл чинь ажиллаж байвал хөлөө хөдлөх. Хэргийн сайтар гаргана. Сайхан зугаал өөртөө цаг гарга гэр дотроо биш гадаа ч гэсэн дуртай дуугаа сонсоод ганцаараа алах. За тэгээ хажуунаас бусд нь би яах уу гэд бодлоодаа хаяараа зүгээр. Би мундаг нь байгаад л байна да. Уг нь хичээгээд байгаа л да. Гэтэ байгаад л байна. Бусд нь ойлгодгүй юм биш шүү дээ. Алдаагаа засах талаас нь хараарай. Бүтнээр чинь хэлээгүй юм шүү. Болж байгаа бүтэж байгаа юм их байгаа. Тэрийг хэлэх шаардлагагүй гэж байгаа юм. Ойлголоо. Гаднаа чанга байх га дотроо битгий нуугаа дараад яваад байгаараа да. Уйлмор бол уйлаад гаргамаар бол гаргаад болохгүй сайхан бичээд шатаад гэх юм уу. Дотроо их төвчээд яваад байдаг харагдчих шүү. Удаа бол бугуулчих юм шүү. Ойлголоо. Би хичээх хэрэгтэй. Гээд өндөр хатуу шаардлага тавьчихад эргэн тойрондоо ч гэсэн хүмүүст боломжийг олгоод ачаагаа хамт үрэлцээд ганцаараа өрөх гэдэг өөрийгөө хаяач гэсэн сулж байна. Надад яг байдаг өөрөө айгуу удаан юм өмнө нь бол айгуу дургүй байсан талуудыг маань таг хэлчлээ. Тэгээд яг асуудал
эднэрээс нас аюу хүүсэд идийг би олж хаддаг. Тэгээд яг багийн сургалтаас өмнө энэ зүйлсүүдтэй айгу дургу байсан. Тэгээд арга бэлгийг тайлбарлах өдөр яг ойлгоод би эднэрийг айгу хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эднэр маань бас намайг бид нар байгаа болохоор нөгөө айгу болж байгаа талууд нь бас боломжтой болдог байх юм. Тэгээд илүү хүлээн зөвшөөрөл маань бас зарим хүмүүс эцэг их ч юм уу багш нь ч байдаг юм уу. Их өндөр шаардлага тавьдаг хүмүүс юм хатууччдаг. Чи ингэх ёстой. Чи онц сурах ёстой ч гэдэг юм юу гэдэг. Айлын хүүхдээс илүү авах ёстой ч гэдэг. Тийм жишээ байдаг л та. Тэгээд дотоод үннээ далчаад гаднаа хүмүүс таалагдах баг зүүж амьдрах шаардлага гардаг. Хүнд муу илэгдэхгүй тулд хүнээр өрөвдүүлэхгүй тулд ч байдаг. Заримдаа сайхан зөөлрөх хэрэгтэй. Би чинь нэмэгтэй хүн шүү дээ. Би заримдаа цэцэг шиг байхад яадаг юм шүү. Цэцэг шиг эмзэг байхад ер нь яадаг. Нэг удаач хамаагүй. Ер нь их багаас ачаалал хариуцлага авсан хүмүүс бас их хатуу болчихсон байдаг. Хатуу шаардлагатай. Өөртөө тавьдаг шаардлага бусдад бас тавина. За. гэлалаа дэцэ ойлголоо. Сүнжид маа их л өөрийгөө голох юм. Энэ дэлхий дээр хэрэггүй төрсөн хүн шиг л. Чийл болдгоо чиний л буруу бүгд байдаг юм шиг л. Яадгийн өөр ихгүй даа гэдэл. Өөрийгөө харагдал та. Бусдаас өөр онцгой болохоор л тэр юм багхгүй гэдэл. Бусдтай адилхан баймааргүй байсан гэдэл. Тэгээд амьдралын хэв маяг, ажил, эргэн тойрны хүмүүс гэдэл үндэ чамайг залхааж ядрааж байна. Өөртөө нэг амралт өгвөл яасан юм бэ? Аялдаг ч юм уу, зугаалдаг ч юм уу, амралтанд явдаг ч юм уу. Наад нэг зүйлүүдээ бүр орхиод бүгдийг нь орхиод нэг хоногч болтгоо өөртөө эрхчлөө өгвөл ямар вэ? Амралт хэрэгтэй байна мэд үү? Өөртөө цаг гарга. Над ажиллаа хай. Надад чинь байж л шүү дээ. Арга нь олддөг юм. Тэгэхээр чинь би байхгүй ингээд яах юм ах юм. Энд чинь зүгээр шалтгаан байдаг юм шүү. Хүн яг зөв зам дээр зөв юм хийх гэж хахад арга нь олддог л юм. Хүмүүс ярьдаг шүү дээ. Айгу санаа айгу амархан бүтцсэн энэ гэл. Энд чинь дэмжлэг байхгүй юу да. Эхлээ шийдвэрээ гаргаж иж дэмжлэгээ авдаг юм. Гэхдээ энэ хүүхдтэй урт сайн ээж нь байх гад үргэлж ингэртэй зүвчгээд бас нэг ялархаад яваад идэх талтай. Хүнд харуулад орхихгүй юу да ганц өдөрч болтгоо. Ер нь энэ ээжүүд тийм асуудалтай бол. Заавал ингээс зөөж үргэлж хамт байснараа сайн ээж болдго юм. Гэдэг зүйл байдаг юм. Өөртөө эрхчлөө өгсөн тэр орон зайнаас өөрөөр харагддаг юм шүү дээ. Байдаг л газараа байгаад л байвал тэр өнцгөөсөө хитэрч харж чадахгүй. Тэгээ хүмүүс нэг гэрээхэндээ санаа зовоод л за би байхгүй хоол хийх юм байхгүй гэдэг. Өгчүүл яах юм тэгэл амьдрын шүү дээ. Амьд байгаа нэг юм шүү дээ. Яшгил байна. Амьд арцаагаад байж байгаа нь буй мэдвүү гэдэл. Зүгээр л тэгээд өөрийгөө жоох урдж өгөөд гэж байгаа юм. Тэрнээс тэгж аашлаад тах биш шүү. Тэгээд хилээд байгаа тийхгүй бол хоохон мэдвүү. Та нар. Бага наснаасаа эхлээд хүсэж мөрөөддөг, авахыг хүсдэг байсан бүх зүйлээ эргүүлж, ухаж, сан, бич. Нэг ширхэг чихэр байсан ч хамаагүй бүгдийг нь ав, нэг нэгээр нь. Өөрийгөө эрхлүүлцгээе. За дутуунуудаа дүүргэцгээе. Ядаж боломжтой нөөс нь хийх хэрэгтэй шүү дээ. Ойлгож байна. Ойлгож байна уу? Сонаад. За ойлгоод байгаа юм шиг байна. За ойлгосон гэд бодлоо шүү. Намны хөдлөөд яриан сонсохдохгүй. За санчир. Өнөөдөр яасан даруухан байх юм. Байган болов гэж бодлоо шүү дээ. Би энэ сайхан тав сонсоод суугаад байлаа бүгд ингэ. Жоохон хажуугаараас нэг жоохон зүрмөглээл. Оо засраад байгаа юм болов гэсэн чи юу вэ? Унтчихсэн гинөө. Яг засарч байгаа юм байна гэд хэлэх гэсэн чинь байдгүй шүү.
Засраад ах ч байх вэ? Нэг засаад ах ч юм биш л байсан л та. Нэргэж байгаа. Тэгээ одоо тэгээд юу бодож байна да? Байгаад л ах юм, байгаад л ах. Нөгөө бодын шив дөрөв шиг хадцсан юм шиг. Яах вэ? Шийдвэр гаргацсан гэж бодож байгаа л та. Тэг жоох удцсан юм уу да? Тэгээд наа дотроос ч гарч ирж байгаа юмнууд бүр цацрах гээд, дэлбэрэх гээд, тесрэх гээд, бүүм хийчих гээд л байгаад идэг. Бариад л, хориод л, гацаад л, хүлээгээд л, бодоод л байгаад л идэг. Яах вэ? Юу гэж бодож байна даа? Би уг нь хийх ёстой юмудаа хийхээ мэдж байгаа. Тэгээд эндээ хийх гингүүд хүн хүч Шалтгаан мандахгүй байна уу? Ааха. Харин тэгээд шууд хараад хий гэдэг бодлол төрөөлөө. Шууд явъя. ингэчүүл болно, тэгчүүл хийн гэж байхгүй гэд амны уншлах шиг л ярьсан да. Тэгчээд хийхийг хүлээвэл хизээч хийхгүй. Тэ адил. Тэрэн дээрээ очиад дараагийн шалтгаан гарч ирнэ. Яг л түрүүний удаачин ярьсан шиг. За Туркэд очиод бичлэг хий даа гэж хойшлуулсаар үдийг өрлөө. Хүчээр нэг юм ярилцлаганд оруулж байгаа. Тэр шиг л байна да. Тэгээд тэр чинь хэрэгтэй хүмүүстэй хүрэх гээд нөгөөдөл нь бас хүлээцсэн цаг үе нь өнгөрцөн жах шиг. Муухагаас нь их л муу хийхээс нь их л царай муутай хийхээс нь их л яад юм. Тэгжил эхлэн шүү дээ. Дутуугаас нь л эхлэн шүү дээ. Тэгжээж л бүтэн рүүгээл явна шүү дээ. Бүтэн болохгүй шүү дээ тэр ч угаасаа. Тэгээр яах юм? Бүтнээ хүлээгээд хахаар тэгээ яах? Насаараа хүлээж жагаад авсан дотор орохын цагтаа шал балаа юм. Арга дээдсийг хэлэхэд нь л эхэлдэг үеж гэдэг. Дүүрцэн гэдэг юм байхгүй. Тасралтгүй үргэлжилдэг. Мөн ч удаа хүлээсэн байна да. Дээдүүд чинь. Эр хүн шиг зоригтой ихэл чадахгүй бол юм хүн шиг бие үнэл мэдүү. Арга дээдсэн жоохон хайнга ярина шүү. Зөөр ойлгоорой. Хүмүүс хамгийн их тусдаг үгийг л ашиглана шүү дээ. Аль үр дүнтэй аргыг л хэрэглэнэ. Ойлгосон байх гэж бодож байна. Та нарын гацаад байгаа гол юмуудыг чинь л хэлээд байгаа юм л да. Тэгээд цааш нь тэрийг болчихно шүү дээ. Бусд нь тэгэл. Яг л карант бөглөрчхөр бөглөөсийг нь гаргачаар устаашаа урсдаг шиг. Нэг тиймэрхүү дээ. За соёлмаг харъя. Зарим хүмүүсийн бүр танихгүй шахам байх юм да. Бага шүүгээ дуурччихээ л та нар. байгаа. Юм сураад байгаа мó, сурахгүй байгаа мó, ойлгоод байгаа мó, ойхгүй байгаа мó. Ер нь байгаад байгаа ч юм уу, оршоод байгаа ч юм уу. Энд жоохон мэдэгдчихжээ л да юм ч та нар. Харахад их уйлдаггүй харагдах мөртлөө их л уйлах юм шиг. Тэгээд их эмзэг юм. Ер нь гаднаас харагдаж байгаас их өөр юм. Тэгээд хүмүүс гадна талаас нь дүгнсээр хагаад тэр дүгэнд нь дасчихсан. Гэхдээ нэрээ их эмзэг сэтгэлтэй юм. Гомдчихдаг. Тэгээд их буруутгахдаг өөрийгөө маш амархан. Өмнөх зан чанар гаргасан алдаа характеруудаас их ичдэг юм байна. Магадгүй өөрийгөө их муу хүн байсан ч гэж боддог гэж магадгүй. Гэтэ уул нь үгүй байгаа ахгүй юу да. Жижигхэн юмыг жоохон томруулаад идэг талдаа ч юм шиг. Худлаа хуцчихвэл худлаа хуцчихна гэж хэлээрээ хөө. Үнэ. Садах ч худлаагаа барьж аваад цаашаа бүр худлаа төөрөө өвчж магадгүй шүү. Биелүүлэг өрсмөрөөд л их л байна да. Хаалган онгорхоо өрөөнд өөрийгөө бариад хорчихчтэй. Боломжууд нь байдаг, ашигладаггүй. Ашиглаагүй боломжууд нь гэрээр нэг овоолостой шиг. Хуучин соёлмаа гэдэг хүн үхэхэд шинээр өөр хүн төрж байгаа мэт бас
Мөрөөдлөө биелүүлэх чинь зорилго чинь юм шиг. Сүнсний зорилго чинь юм шиг их л өөрийнхөөрөө байж сураа. Өөрийнхөөрөө байх орон зай чинь орчлонгоор нэг дутаж байна. Тэр хүнийг өвүүлж байна. Орчлын ертөнц. Тэгээд араас нь өөр амьдралыг сайхан таашин шүү дээ. Дуртай зүйлээ хийж, хүслэн бүтээж, тэгж байж л таашааж эхэлнэ шүү дээ. Тэгээд таашаагаад эхлэхээр амьдралаа хайрлаж эхэлнэ шүү дээ. Тэгээд ирвэл амьдрал гоё болоод ирэндээ. Ер нь амьдралаа гоё болоход их амархан байгаа биз. Уулын сонсохоор. Тэг яг хийх болохоор л жоохон хэцүү юм шиг. Нэг өөрийгөө хайрлах гэдэг үгний цаана их юм байдаг байж тээ. Үлэг болцсон болохоор л тоохон байчихсан. Болохоос ш. Дэвтэр балаач гэсэн гоёыг сонго. Багада авахыг хүсдэг байсныгаа сонго яадаг юм. Гарч л байвал болоо штэ, биччихэл байвал болоо штэ биш шүү. Гоё өнгөтэй, гоё хээцэрч байсан яадаг юм. Хөөхнийг нь аваад хэрэглэмэд. Энд нэг би ярьж байгаа нэртэй гал их нь л яриад байна л да. За яах вэ? За тэгээд өөрөөсөө эхлэндээ авах юм. Хэрвээ үнийг яг хийвээс ч ойлгоно. Тэгээд харах өнцөгч нь өөрчлөгдөхийн цагт дотроос ч юм саяанд урсаад эхлэндээ. Ундраад ирнэ. Дотор зүрхнээс чинь за чи намайг тоосон юм чи. Чи надад өгж байгаа юм чинь би ч гэсэн чамд өгнө гэдэл. Хариуг нь хэд дахин углаад л барин шүү дээ. Өөр хий өчүүх юм авчгаад л. Ийм л сэтгэлтэй байдаг юм шүү дээ. Хүний дотор гэдэг чинь. Бүр хөдөлгөөнөөс нь харахад л ажил гээд л их л яарч сандарч явдаг л харагдах юм. Тийм ч ажил, тийм ч юм зохицуулна, ийм ч юм бүтээн гэдэл нэг их завгүй л явдаг юм шиг л харагдаж байна. Зохицуулчих гайдал болгож бүтээчих гэдэл. Ер нь тэгээ завандаач байдаг юм да. Завгүйгээс зав хизээж гарч ирдэг юм. Их ааштай охин байсан. Ээж хаврдаа сэдэрлээд л яг үгүй штэ гэх юм болоо гэж бодлоо штэ. Бүр айлаа штэ. Ер нь их өөрийнхөө зүтгэдэг байжд. Бүхэл зүйл чиний зөв. Магадгүй бусдын бол. Төрөний уянг шиг бусдтан боломжийг өг. Итэг. Тэгжээж л өөрийгөө чөлөөлнө шүү дээ. Тэгжээж тэр зав гэдэг юм гарч ирнэ. Аав гэж бодсон чи аав яах вэ гэж. Чи тэгж боддог юм. Үгүй. Үгүй штэ гэж. Тэгж л хэлээд ах юм надад. Хүслийг нь сонсох гэхээр нэг их хүсэл байхгүй ч юм шиг. Сүүлийн үед жоохон тийм болчиход байна. Ер нь нэг ханаж эхэлж байгаа маягтай. Ямар ч гэсэн болж байгаа гэдэг. Итгэлийн орон зай нь бас сайн нэгдээгүй л байна да. Нэг ийм үг орж ирээд байна л та. Зөв явахад зөөлөн зам бол. Над руу харахгүй хахаар намайг тоохгүй байгаа юм шиг санагдаад байна. Өршөөрөө би харин бичиж авсан. Тэгвэл бичгээ төр зогсооч. Үг үрчлэн бичээд ахаар ч утгаа ойлгохоо болчдөг байхгүй. Бүх юмыг төгс бүрэн бүтэн хийчих гээд л оролддог их л. Тэр нь хитэдэд байвал яадгийн хаяа хагас дутуу хийхгүй юу. Өөртөө зөвшөөр. Хитэдэгүүнүүд нь дутаад байгаанууд нь бол бүрэн дүүрэн байх гэж хичээн шүү. Тэр балансаа сайтар барих хэрэгтэй. Эхлээд бичих хэрэгтэй байдаг. Бичих хэрэгцээ дуусна гэж байдаг юм. Тэр цагт бичих нь өөрөө цаг хугацаа аваад байдаг болоод ирдэг юм. Одоохондоо та нар бичих хэрэгтэй.
Гэхдээ энэ дандаа бичих биш гэсэн үг. Хизээ нэгэн цагт бичих шаардлагагүй болно гэсэн үг. Аль болох бага цаг хугацаа зарцуулах, их цаг хугацаа зарцуулаад байгаа зүйлүүдэд танах хэрэг гардаг юм. Өөдөө дэвших болгонд чинь цаг хугацаа чинь улам шахагдана. Тэр болгонд илүү зүйлүүдээ танддаг юм. Сая анхаарал чинь бичих рүү явчаад над руу анхаарах болохоор чинь би нэг юм хүчлэх маягтай уншлаа л чамайг тоглохчих гэдэл байгаа юм шиг л. Нэг буруутгал шиг өнөрнөштэй авчих чинь бас л амралт хэрэгтэй байна даа охиноо. Наранд хараад, навчсыг хараад, салхийг мэдрээд, үнэрлээд нэг байгальтайгаа нэгдэх хэрэгтэй юм уу? Нэг агшинж болтгоо. Уужраад, нэг жоохон тайвшраад, түрүүний улаачийн хэлдэг шиг жоохон эм орвол ямар вэ? Шал далий сонсогдож байна уу? Үгүй. Үзээгүй штэ гэж баг. Шах уу. Хаяа эм орох зүгээр идэг юм аа хүүхдүүд. Бодох ах ширдэг байхгүй да. Тугангаах гэх юм уу? Ер нь юусэн мэлээ дээ амьдрал гэдэг чинь гэж ирээд л. Энэ баг эм орол эм орсон шиг эм орох хэрэгтэй шүү дээ. Чулуу гэж юу ч юм гэдэл. Энэ бал ирнэ гэдэл. Шал балаа юм бодоод жоохон эм ороход зүгээр. Заримдаа жоохон фан амьдрах хэрэгтэй шүү дээ. Анх та нарыг дөнгөж цуглаж байхад иймэрхүү юм ярьсан бол та нар одоо юу гэж бодно? Энэ яагаад англиар яриад байгаа? Ямар сонио онгод вэ? Энэ арай биш ээ гэж юуруу ороод ирчих вэ? Бид нар та нарыг хэрэглэх түүнийг ч надад хэрэглэж чадахгүй даа юм биш байхгүй юу? Би одоо энд буугаад та нарыг одоо зөндөө судлаа ш та. Эдгээр ингэж хэлэхээр инээдэг юм байна. Инхээр уйлдаг юм байна. Ингээд хэлт жоохон тоншохоор ойлгодог юм байна гэдэг. Нилээн суралцлаад тэгэл та нарын хэлээр л ярьж байгаа нэнд тэр нэг арай илүү ойлгох үр дүнтэй ч юм шиг. Уул нарга дээдсэн ч нэг тийм хатуу матуу ч юм биш л дээ. Гэхдээ шаардлагатай үедээ шаардлагатай л. Тэгээд тэр ус мүсээ өөрчлөмөр гэдэг юм бол өөрчлөөч дээ. Хизээч хийж байгаагүй. Гэхдээ хиймээр байдаг зүйлс. Тэгээ хийж байгаагүй учраас эн чинь би биш гэдэл болоод байдаг юмнууд байдаг юм байна. Тэр хүмүүсийн хизээ юм болцсон. Чи одоо юу болчоо ер нь бол баас хон баас. Яста харин тэр хизээ юм болцсон нь бай. Яад юм. Тэгэхээр яг яачих гэдэг юм. Яшгил шүү дээ. Гайхах тусман дахиад гайхшруул. Ойлгохгүй байх тусман улам ойлгомжгүй бай. Яад юм. Хуршиг сайхан зөрөөд байхгүй да. Гэтэ тэр нь өөртөө ашигтай л байна шүү дээ. Дотоод өөрийгөө сайхан чөлөөлөд тах заа юу. Гав дүнгийн нэг аваад хаятгаач. Хэл айтаах юм гарч ирэх гээд байх юм. Айгаад байх юм. Надад бол тэр нь таалагдчихлаа. Доторх чинь. Гэтэ бусдыг таалаагүй гэсэн үг биш юм байгаа юм шүү. Барьцаад байв. Нэг хүн болгонд хэлж байгаа боловч бүгдэнд нь хэлж байгаа. Их завтаатай нэг бүрчлэн тухтайхан яриа сууж байна. Баллаа. Одоо яах? Би ч завтайлт та нар л зав. Та нарын цаг хугацаанд л тааруулаад байгаа болохоос шүү. Биднэрт бол өчүүхэл хугацаа л. Надад бол та нарын тоолж чадах хамгийн их хэмжээтэй цаг хугацаач надад үл үзэгдэм. Тэгэл орчиндоо даасан шүү дээ. Байгаад нь л тааруулна.
За нэг сайхан дэлбэлээд өгөөрэй мэдв. За. Дэлбэлэх чинь үрэн эхлээд нэг услагдах хэрэгтэй дээ. Нэг юм дайрчид хийгээд хадгалчихсан хаалгыг наачсан. Нөгөөтгөө нэг сайхан ухаж гаргаж ирээд нэг услаад нэг нар маран тавиад нар сайлх үзүүлээд тахаагүй. За энэ цэгмэд гэж ямар дүртэй юм бэ? Хар дээр цагаан бичиг юм уу? Байдгүй оргүй бас. За. Яг оргүй хоосонд очиод гэгэрччгээд баярлах шít. За сайхан ус мүсээ жоохон айтаахан болгоодох та нэг гар хуруугаараа санаад өдөржин гэрээ цэвэрлж жаад орж ирсэн юм шиг л. Тал мэлэнд харж юм мэдв. Нэг өөр мөртөө таалагдчих жахгүй даа гэж. Өө энд нэг ус өргөчч гэдэл. Хөөрхөн болгоноо самнана гэдэл. Одоо санааг нь аваарай да. Үсэндээч биш юм шүү дээ. За нүрийг нь бүтэн харчих юм үгтэй. Хүүхэд хинүүд минь. Өлгөнөөс нь гаргачихсан даа. Яа юу та. Би нэг ирүүг нь олоод харддаггүй. Хүзүү мүзүүгээ нэг гаргачих. Тэгвэл би нэг харчих гад л. За одоо ээж аав эмээ өвгийнхээ ачааг үүрдэг юм байна гэж хэлчихээр одоо яадаг юм бол одоо юу гэж ойлгох юм бол. Шууд ээж аав эмээ өвгөө бодоод яах юм бол. Ачааг нь өөрөх албагүй байгаа шүү. За ойлголоо. Өөрийнхөө амьдрах цаг хугацаа хэдий ч үлдсэн юм байгаа юм. Тэгээд нэг үүлийн үрээрээ таарсан хэдэн хүмүүсийн ачааг үүрч авах гэж ядаргаа шүү. Зөндөө л явлаа болоо шүү дээ. Ийм байх ёстой. Тиймч байх ёстой гэдэл. Өөрийнхөө ёстойг өөрөө зохио. Өөрийнхөө ертөнцийн хуулийг өөрөө бич. Хүлээснээсээ чөлөөлөгд. Хүмүүсийн дуусгаагүй ажил өөр ширнээс өөрийгөө чөлөөл. Амьдралыг харах өнцөг чинь яг л ард таац чинь харагдаж байгаа өнгө шиг юм. Уг нь цагаан таац шиг боловч энд бол надад жоохон бордуу туятаа харагдаад л. Амьдралыг төсөөлөлдөө өөрийнхөө мөрөөдлөөрөө зур. Тэгвэл амьдрал чинь тийшээгээ чамайг чиглүүлнэ. Хүмүүс их буруутгах юм аа да. Чи болсонгүй, чи тэгсэнгүй. Тэгээ дандаа л нэг загнуулж идэг хүүхчиг. Тэгвэл тэгээд өөрөө хийгээчгээд сууж ямар юм биш. Алфтай юм уу гэхэд л 50 баймаар гэдэл хүүхд шиг. Би гармаар ахт чинь гарн заа гэж ирдэг. Гэхдээ тийм л байчихгүй яа. Шал дургу өрчлөө өнөөдөр би хоол хийчихгүй гэвэл. Тийм байж болно. За юу. Би эрхийг өглөө. За ойлголоо. Одоо нэг зөвшөөрлөл авах хэрэгтэй юм шиг байна бодвол. Би л зөвшөөрч өгөх хөст. Тэгтээ бол өөр өөртөө зөвшөөрчүүл их зүгээр байгаа юм да. Тэгэл алин болго арга дээдсгээл. Арга дээдс нь улаачийн өмчлөлийнхэн биш л дээ. Бүгдээрэнгийнх нь юм байгаа юм л та. Тамхи мамиг татмаар бол таатгүй л нэг хүүхд дуруу татчих байгаа юм шиг. Юм болчт юм болов. Тэр өвгдээц мэцтэй тэр тамхи мамхийг уугуулад өгчөж байгаарэ. Яг хав тэр дуртай хоол хүнсийг нь одогсдынхаа араас нэг өгчөж байхгүй. За ойлголоо. Гэтэ жинтэй л хэд үгүй шүү дээ. Яг өксөөр байгаа давраач бас даварчт юм шүү дээ. Ер нь энэ дэлхий дээр төрсэн сүнснүүд хүнийхээ үзлээс гараагүй байдаг. Ямар ч хэсэн тунгийн тааруулахгүй. Жохон ундаасаад байдаг тал байдаг юм. Явандаа энэ эрчим энергийн хуургалт хийж чаддаг болоод ирвэл тэгэл өгөн шүү дээ. Ямар ч хоолноос илүү дээ. Бусад шиг байгаагүй байлаа гэд
чи болдоггүй юм бишээ. Нэг их ажил гэж явдаггүй байлаа гэд бас л тэр нь буруу халахгүй. Хүмүүс цэмэлсээр агаад өөрийгөө жоох муух гэд итгэчихсэн юм. Тэр хүмүүс Тэ өөрөө хүргээд яах юм гэж бодоод. үгүй яах. Тэгэл тэд нар ч өөрсдийнхөө л хараагаар л хардаг шүү дээ. Гол нь автахгүй тэгээд байхгүй юм да. Мэдчихэдэг л байх хэрэгтэй шүү дээ. Хөөрхий. Хэцүү байгаа юм байна да энэ чаавс. Нэг тиймэрхүү. Ялалаа. Баярлалаа. За асуух юм байл асуу. Тэдсэн надад нэг асуулт байна. Одоо ингээд сүүлийн үед одоо нэг аутизм гэдэг нэг юм өвчин их болсон байна. Энэ ямар учиртай юм бэ? Энийн учрыг та тайлж өгөөч. Дэлхийн наадахны ч учрыг удахгүй болно. Нэг сүртэй юм байхгүй. Юу, дээдсээ надад нэг асуулт байна. Одоо та өмнө хэлсэн та хүн болгоны дотор оршдог гэд. Та одоо ингээд энэ сургалтаар бид нартай уулзснаас хойш оршдог болсон уу? Эсвэл угаасаа л оршдог байсан уу? Угаасаа л оршдог шүү дээ. Намайг олж таньдал над дээр өртөл хүлээн дээ. Тэгвэл энэ сургалтаар энд заларсан дээдсүүд танаас гадна бүгдээрээ бидний дотор угаасаа л оршдог юм байна тий. Та нарын дотор орших хэдэн тэр бум ис шиг л. Энэ эрдэнэ чимэг их бүжигчин байхаар юм уу? Гол нь бүжиглэх төртэй. Тэгтээ бүжигчин биш л дээ. Бүжиглээд өгчихгүй дээ. Харин хаяа явах лэрнийх бүжиглэмэр санагдаад. Тэгтээ бүжиглэж чаддгүй. Ерөөсөө хичээлж байгаагүй. Нэг хөөрхөн палаж өмсчихсэн бүжиглээд л дэрвэд л байх юм. Цэцэг шиг. Бүжиглээд өгчих мэд үү? За. Юу харагддаг юм чи? Их гайхуулах дуртай хөвгт байжээ. Багтаа юу? Тийм. Яг мундаг зүйл хийчихэд л мундагаа гайхуулчих байдал үзэж өгөөд. Жохон атаарахгүй юм уу да? Магадгүй. Мэдхгүй юм тэгтээ. За багада тийм байсан юм уу да гэж хэлж байна гэдэг чинь тэр чин дотор чинь харагдаад байна гэсэн үг. За. Дутуу гүцээгүй хүсэлтэй тэр хүүхэд чинь оршиж байна. Түүнд нь гүцээж өг. Дээдсээ та надтай жоохон биш миний талаар жоохон ярьж өгөөч тэх үү? Хамгийн сүүлд нь ярина чамтай. За. Намаа хизээ ирэх вэ? Яар юм чи. Хүлээж сурна мэдвэ? За. Гадганалт байж гэн. Төвчээргүн тэр байхгүй юу? Тэр Орсын дайнд очиод би гэд яарж очиод тулдаач хөө. Тэрэнд л надад ганчин хэрэгтэй дээ. Тийм эрдэнэ чимгийг дуусаагүй байсан. Өнөөх жүжигчин хин гинөө. Совд. За. Тэртэй юм. За. Тэр нэг тиймэрхүү маягтай шүү заяа. За. Намблаг, сургаалтай, ухаалаг, харахад л хүн төлөвшчээмээр Баярлалаа. гэж одоо өрөөх юм одоо хэлж захих юм одоо нэг тиймэрхүү. Өрөөх дуртай уулан тэгээ өрөөлөө тухайн үед л гардаг. Түүнээс яг бэлдэж ерөөсөө юм харж өрөөдөггүй. Цаанаасаа тэр нөгөө онгодлог гэдэг шиг л тэгжил гарна шүү дээ. Тэр чинь л амтай гарна шүү дээ. Хүчээр гэдэг юм.
Намайг хүчээр яриулах гэдэг би дуурдаг ч юм. Улаач. Үгүй би ярмааргүй байна. Таалагдахгүй байна гэдэг. Баян жаргалаа. Харааны шилэн уг нь их том юм. Амьдралыг харах цоочны нүх нь их л том л болж таарад байна л та. Хэр хардгийм юм хум харддаг юм уу харддаг юм. Одоо ичээд байгаа мгүй юу? Би одоо над махан нүдийг ч нуулна яриаггүй л дээ. Ер нь бол хараа муул юм байна л та. Одоо арга дээдсэн гэх гэсэн чи ах нь хичээл алдлаа. Хурдан ярих гэсэн чинь болдгүй. Энэ цагт энэ химнэлэн л яг тохирно гэд. Удаан л ярихаас өөдөөд байвал унтчихаараагүй хүмүүсээ. Зүүдэнд нь ярьчихнаа шивнчихнэ гэдэл. Үгүй баян жаргалаа. Яг нэг юмыг болох гээд явж жагаад яг болтын даван дээр нь болчих тийм бэ. Ядчаад л өнөөх нь гацаад байх юм. Жохон тууштай байж сурна ш. Бас зөрөгтэй. Хөдлөх цагч нь болсон мэдв гэртээ сууж хандлаа. Ар асуудал аяандан арга нь олдно. Сайтар тунгаагаар. Та нарын асуудал гэж боддог өөрснийгөө хүлээд идэг зүйл чинь яг яасан дээр асуудал биш байдаг юм шүү дээ. Үер шалгаж битгий. За тэгээ цоочны нөхөр нүдээ сайтар нээгээд харан шүмэдэг. За зарим хүмүүс чинь өчүүхэн жижиг цоочны нөхөр чи ихийг харж чаддаг юм шүү дээ. Өөртөө итэг. Дурамчхан байна уугүй юу? Дотроос нь бүр сүнсэн даруухан байж ханлаа гэдэл хамаг юм хөсөр шидээл дөдгөр алхаад байгаа л харагдах юм. Гэхдээ та нарын амьдрал дээр нь даруухан байх ёстой гэд хэн заагаад өгч гисэн. Тийм хууль байдаг юм уу юу? Галзуур мэдв үү? Галаа асгаад төмөрд мэдв үү? Дандаа биш шүү, эн чинь зүгээр ихэндээ төрдөө. Цаг аясын тааруулаарай. Буруу газараа дэлбэрч мэдэн шүү, өөрөө нэг зөв газар нь бадарчаарай. Одоо тэгж л хэлнэ дээ. Энэ баясгалан. За дээдсэ. Чи сонсонгоо ажиллаа хийгээд байдаг юм уу? Тэг би арай өнөөдөр л хийж байгаа. Маргааш нэг чухал хичээл заах ажил болж. Гэхдээ харин нүрээ наач хадал нэг юм хийгээд л үдгийн. Анхаарал нь шаал өөр газар. Болч ингэж сонсоод яадаг. За уучлаарай. Ясим дээр чухал ажил нь шал хогийн байгаа. За тэр ч яах. Анхаарлыг чи авах гэж зэмлсэн юм бидүү. За Оюун санаа шал өөр газар. Төвлөрлгүй. Хаана нь оршиж байна да надад. Байна уу чи? байна. Нэг юм яхар үгэн байсан юм уу? Нэг юм яс гэдэг үлээ. Юмыг нэг яс гэдэг. Нийлээ хөвшөртлөө зөнөг болтлоо нийлээ яхар явсан нөхөр ээжтэй. Өмнөдөө. Ядчил бас индианч байсан юм уу? Та нарт тэгж харагдахгүй байна уу? Тэгээд индиан гэхэр л их л мэдж байгаа л да сайхан ухаж төнхөөч өөрөөгөө. Нэг юмд туугдсан юм шиг. Нэг
дотор тамиртай хүүхэд байсан юм шиг. Эсвэл дээрлэх хүч байсан юм шиг. Засраад явж байгаа ч юм шиг. Наслмаг харъя да. Баясгалын ишээ дэше хараад намайг ердөө тоож төвлөрөхгүй. Боллоо. Гомдлоо мэдв. Тэгээд энэ чинь манай хүүхд тавина намайг тэндээс суудаа. Өгцөн дээр нь алгадж өгөх хүмүүс гарга. Улаа чи хүүхэд ойрлох юм бол ёо гэдлийг дуурчхад л байсан байгааг нь мэддэхгүй сүүдэрч үгүй алга болно доо. Энэ наслмаг харахаар нэг хичээл гээд хичээлээс өөр мэддэггүй хүчиг л харагдаж байна. Нэг кинон дээр гардаг шиг. Улаачтайгаа хамт кино үзсээр байгаа. Дорсомжиндх киног нь бүгдийг үзсэн шүү дээ. Энэ тоонд киноноос ч их юм алга зүгээр. Чи юу хүсдэг юм? Чиний дотоод ирэх чөлөө чамд юу гэж хэлдэг юм? Ээж аавын шаардлагаар бай гэдэггүй. Эсвэл өөр тийшээ хармаар байна гэж хэлдэг үү? Заримдаа л ээж аваахаа хүснээр амар санагддаг. Ээж аавыгаа ямар санагддаг аа? Ээж аваахаа хүснээр нь баймар санагддаг. Тэгвэл ихэнхдээ гайгүй байдаг гэсэн үг юм. Одоо болоод надад яагаад тэгж харагдахгүй юм бол миний хараа мууддаг юм шиг үү. Нүрэ бүтэн харуулчихаач хүүхдээ. Тухтаа ярих гэж хэцүү юм. Өөрийгөө тордож өөртөө хайртай бай. Одоо хэд ч хэлмээр. Торд мэдв. Юм хөгжсөн байж та гой хөөрхөн болол та яадаг. За зүгээр өөрийнхөө бай мэдв. Дотоод өрөөнүүдийн хаа нэгтээ нэг тийм хүсэл байх шиг санагдаад. Эрдэм номд шамдах дуртай бол өөр аргаар бас шамдаж болдгийг ойлгоод арга барилаа өөрчилж үзэж олон талаас нь суралцаж туршиж үздэг юм шүү дээ. Уншаад л байхын нэр биш. Сонсоод л байхын нэр биш. Хичээгээд л байхын нэр биш шүү дээ. Мэдрэхүүгээ ажилуулж түүгээрээ суралцаж үзэх хэрэгтэй. Их ядуу тарчиг амьдралтай их зүдэрсэн эмэгтэй байж дээ. Аратан болж төрж архирч явсан юм да би ч гэж ах шиг. Сүнсэн уулна гэж ирээд л юу ч хүсэж байгаа нь чамаас. Гадаргууч нь их хэврэг юм. Хил хязгаараар ярих юм бол хашаа хаалгаар ярих юм бол түлхээд л эвдээд орчихмоор уг нь их бат бөх гэж боддог байх л та. Нөлөө гэж хэлэх. Нөлөөнд автах. За нэг тиймэрхүү. Үчлээ дахиад ярих гэхээр ядраад байна. За ингэ нэг шалгалт өгж байгаа хүүхдүүдийн нэг шалгалтыг авч байгаа улсын комиссийн багш шиг л хуульчвал буруутчих юм шиг хараад байгаа юм шиг мэдээд байгаа юм шиг тэгсэн мөртлөө тэгж харагддаг ч гэсэн дотроо их зөөлхөн өрөвчхөн бас их хайрлангүй юм. Хөө хоёр хариулж байгаа юм уу гэж нэрмээр санагдчихлаа. Ядаргаатай хурдан явдаг цаагүй гэж бод. Жохо юм ярмаар хатчихна. Зуслангийн өдөр дуусах гэж байгаа юм шиг эвгүй юм. Их хөөрхөн амьдрчээ чи мэдв үү? Одоо хүүхдүүдэд хайраа өг. Түгээ. Оюун санаагаар нь түгээ. Зүрхнээсээ түгээ. Заавал хажууд иргэд байдаг юм биш шүү дээ. Хайраал түгээгээд өрөөгөө хайрч нэх үзэсгэлэнтэй. Тэрийгэ хүртээ мэдв. За тэгээд дуусгаагүй ажлууд
ухаарлууд урагшлаад л байгаарай. За, Хангалттай үсттэй. хангалттай. За мөх цэцэг. Харсан чи яг дараагийнхаа өрөөнд ороод ирчихсэн юм шиг санагдчихлаа. Дараагыгаа саавнд авчир суулгаад хөлийн өрөөд сууж байгаа ч юм шиг. Уг нэг сайн удирдагч байна шүү. Ухаантай. Одоо энийг жоохон бэлэг рүүгээ шилжүүлээд аргатаагаа жоохон эвцэлдүүлээд холиод нэг айтаахан хоол хийч хүртэж олон хүн төрөндөө. Сонсож байна уу? Сонсч байна тэц. Аргаар ойлгоцсон зүйлээ бэлэг дээр ойлгоод эвцэлдүүл. Тэгээд болоо. Чи угаасаа хийх юмаа мэдж байгаа. Тэг хэллээ. Одоо ингээд сүултээ төөрөөд эхлэв шүү дээ. Тэрийн чиллөө энэ жаалаа гэдэл. Хэлээгүй. Нэг харахаар автын жолооч юм шиг. Нэг харахаар дарагч юм шиг. Юу идэх юм? Уул уурхад ажилтдаг, оператор гэдэг. Харин нэг тиймэрхүү маягтай. Гэр бүлийнхаа өмнөөс их өндөр шаардлага тавьж өөртөө бас их өөрийгөө буруутгаж санаа зовж санаагаа чилээж бас бөмбөрүүлээд заримдаа хитрхи хэврэг болгоод байгаа ч юм уу да. Тэднийгээ аливаа тэнцвэрийг хадгалах ухаан гэдэг чинь чухал юм шүү дээ. Хүнд найдах хэрэггүй гэдэг чинь бас тэр нь хитийдэж боломгүй. Заримдаа хүнд найдах хэрэгтэй, найдах гэдэг нь итгэх хэрэгтэй байдаг юм. Хүмүүсийг үнэлж сур. Жинхнээсээ үнэн сэтгэлээсээ чадна гэдгийг нь итгүүлэх. Охин шиг салхинд намрах тэр тааламж шиг хаяа нэг намруул яадгийг ирэх хүн биш болчихгүй шүү дээ. Ойлгож байна. Ойлгож байна. Тарих чинь их ядарч байна. Тархин амраа. Тодорхой хугацаанд хэсэг амраачдаг цагтаа бол тарих хитэгдэн ажиллаад ахаар өнөөх зүрхэн ажиллагаа нь зүрхэн гэхээр бас хааш. Тэр хавцаа тэндээ жоохон доголдоод ирдэг байхгүй юу? Тэгэхээр нөгөөхт нь ажиллах орон зай өгөх хэрэгтэй байх нь вэ? Ер нь мэдрэмжийг хөгжүүлмээр байгаа хүмүүст зүгээр жижигхэн зөвлөгөө шүү. Өнөөхөл наранд салхинд моддод гараад тэр навчийг хараад хүрээд илбэж үзээд дотоод бүтцийн жоохон ажиглаад тэр модыг очиж нэг тэрч нэг үзээд ярьж нэг үзээд тэр салхитай нэгдэж салхи мэт хамт хийсч нэг үзээд тэр гол горхийг бас хараад л гараад үрж үзээд сонсоод нэрлээд ингээд байхад болно шүү дээ. Тархиа их ашигладаг хүмүүс хэд их бодолтой төөрөөд идэг. Тэгээд юмны учрыг олох гээд юу гэсэн үг юм бол яах ёстой бол гэж заримдаа хайчдаг байхгүй юу. Тэгжээл учир нь олддог юм. Хэллээ. Годгончмор санагдсан ч гэсэн төвчээлээ үү. Их төвчлээ дээ. Таашаа идэв. Уг нь их цагаахан хүн тусалчих гадалгүй гэдэг юм байна. Нөгөөдөл нь ойлгодог ч юм уу гүвч. Үнэлж харахгүй байна л
Үнцэнтэй тусалж сур мэдв. Үнгүү өөрийгөө авчиж өгөөд илгүй. Хөлтөн гიშгүүр болоод л амруу нь хоолыг халбагдаж өгөх нь холгүй гэдээвэл яаж үнэлэх юм чи? Их ухаантай буйртай эрэгтэй хүн байж шууд л харагдах юм. Ном сонин гачиглаад сууж идэг нэг хүн шиг. Тэр цуглуулсан ухаан эрдмээ одоо нэг сайхан сөхөж гаргаж ирээд ашигламаар юм. Хэрэг нь гаргамаар шүү дээ. Дотор ч байж л өөрийгөө эмэгтэй гэж бодчихно уу? Эрэгтэй, эмэгтэй, янз бүр амтан, араатан бүгд байгаа надад дотор ч. Заримдаа хатуу байж сурах хэрэгтэй гэдэг юм шүү. Тэгэхгүй бол их өвддөг юм. Одоогийн энэ цаг үед хүнд итгэнэ гэдэг амаргүй зүйл. Тэг хаширахгүй л байгаа юм л та чи. Хаширчл тааранд. Тэлж томрох тусам томол юм хүлээж байгаа шүү. Өмнө бүхэн чинь жижигхэн зүйлүүд байсан шүү. Зүгээр л нэг сургалт байсан. Туршилт байсан гэхүүд. Одоо жинхэнэ ажил эхэлнэ. Хатуу чангойж сурах хэрэгтэй. Хэлэх юм шуудхан хилчигдэг байдаг ч юм. Гомдол гомдлыз. Өөрт нь хэрэгтэй юм хэлж хахад гомдоод байвал хогчно гээл. Тэг гомдоод үнэхээр үн чанартай чамаас явчвал тэрний чанар нь тийм л шүү дээ. Тийм гомдоохгүй гээл өөрөөрөө зовоож хэрэг байх ч юм байхгүй ч юм. Шийдэгдчихвэл амар л хэц. Гэдэг үүднээс нь тэгээд ийм гоё зураг зурдаг. Ард намайг хараа, намайг зурсан гэдэл шулганаад л бах. Намайг харч хаачтай гэдэл. Би бүтээл чинь чамд ингэж их баярлдаг юм шүү дээ. Амтай, яриа хөөрөвтэй, бүр шулгануурч гэж чихтэйхэн. Ийм юм бүтээж байгаа мэдчихэв. Зурсан зургаа олон нийтэд тавиад цацчдаг байхгүй да. Утга агуулгыг нь үнэр өнгө эрчим энергийг нь харах төдийд хүртчихдэг юм. Үнэхээр тэр дотроос ч оргилж гарч ирсэн бүтээлэл юм бол амтай юм бол хүр хүндээ хүрдэг юм. Гэхдээ хоол моолооч гэсэн идэхтэй яасаа ахтар аягаа уу гэдэл. Тэг ийм л хатуу болно доо. Энэ хоолндоо юу ч хийцэн гэдэл. Амар хашир. За тэгтээ жишээ шүү зүгээр. Нарга мэт жишээ гэхдээ агуулга өндөртэй. Би дутууг нь өгч байгаа зүйл хэлж байгаа болохоос тэрэндээ дахиад туйширчаарай гэж байгаа юм биш. Ойлгож байгаа илгүй. Гараагүй юм их байна да дотроос чинь. Гаргаарай. Бүтээл та хоёр угаасаа тустай биш нэг болчихсон. Хүн болгонд гарах арга зам нь өөрөө дэрэгдэн ард нь хөвтчихэд хаанан дээр өлгөөтэй ч юм уу. Заавал ярьдаг байх албагүй шүү дээ. За харъя. Сайн тод харагддаг бай. Өөрийгөө их сайн хүн гэж боддог муу хүн шиг юм. Бод гайхлаа шүү дээ. Атаархал, шонол энэ төр харагдаад харна. Тэггүй илгүүдээ гэж бодлоо. Гэхдээ эн чинь их айхтар нуугдмал юм байдаг юм шүү дээ. Буруу тийшээ. За зүг нь олдохгүй надаа. Зам хазаах. Тэгээд тэр нь өндөр уршигтай тийм рүү чиглэсэн зам дээр их ухаалаг хандаарай. Ирээдүйд. Ерэн тийм агшнууд үргэлж ирдэг. Ирэх юм байна. Тэр үед сонголтоо дандаа зөв хийхийг хичээгэр. Тэгвэл харагдахгүй байсан тэр зөвүүд чинь дүрээ харуулах болно. Жинхнээс хідэнтэй шалгалт авах юм. Ойлгов. Эрэндээ өөрөө мэддэг болохоор өөр хэлэх чинь гарч ирэхгүй л байна л та. За тэрийг санаж байгаарай. Аллаа.
Энэ нэг ихэр хоёр загал гэдэг шиг нэг хоёр хүн байна. Ярихаар ярианс тасалтаа сонсогдож өгдөг. Харах гэхээр царай нь харагдаж өгдөг нэг хоёр хүн. Тэгээ харахаар хоёулаа адилхан ч юм шиг ялгамжгүй. Байсан уу та хоёр хэдэн хоног? Байсан байгаа. Байсан сонсож байна. Би ч амрал байна л да. Арай л амар байна. Гэрэл мэрлээ асаачхаар болдгүй юм. Царай мэрэн харагдахгүй юм. Ядаж сүүлийн хичээлээр нэг царайг нь тодхон харж байна. Тэгээ нөгөө нэг жоохон төвлөрч суух. төвлөрөхгүй л байгаа. Царайгаа тод харуулчвал төвлөрч шít. Би төвлөрчвөл яг та хоёр төвлөрчих гээд байгаа байхгүй юу? За нэг нэгээрээ харуулаад хоёулаа харагдаад. Дотроос ч худал хуурмагийг ялан дийлсэн гэж хэлэх юм мэдж байгаа юу? Худал хуурмагийг ялан дийлсэ. За ямар ч хэлсэн тэгж хэлсэн би мэдэхгүй. Эмэгтэй дүр давмгаалж төрөх дуртай юм. Нэг баян авгай, нэг зүдрүү эмэгтэй туулж өгчт. Урд насын яриад байгаа юм ойлгож байна уу? Аха. Тэгээ одоо энд юу хийж байгаа вэ? Бодъё. Гэхдээ төөрөд ороод ирсэн юм шүү энд ирнэ. Энэ дэлхий дээр энэ цаг үед нөгөө гаригаа андуурна гэдэг шиг. Наригсан юм аа, наригсан. Нэг тийм хувьсгалч хүн шиг юм. Эндэр дээр нэг үг хэлээд л нэг ард шиг юм яриад л юу гэсэн үг байх нь. Хүмүүсийн санааг нэг нэгтгэдэг хүн байдаг да, нэг урайлаад л. Нэг тиймэрдүү. Нэг тиймэрдүүл байх нь дээ. Угаасаа л их мэдлэгтэй л сүнс байна. Гэтэ бусдын мэдлэггүй сүнс гэж байгаа юм биш. Барьцах дуртай хүмүүст бас тайлбарлахгүй бол болохгүй байх. Бүгдээрээ л мэдлэгтэй л хүмүүст үгээ хүргэж эхлэе. Эхэлсэн бол хаяхан нөгөө сургаал буугаад байдаг байхгүй юу? Тэгээд тэр шүлгэлсэн сургаалаа пост болгоод оруулаад байгаа. За эхэлсэн бол давшиж эхэл. За. Цаар хүрээгээд хэл. Уг нь дуу хоолой үгч нь орчвол их зүгээр юм. Сонсогдож байна одоо? Сонсож байна. Нэг шүлгэлсэн сургаалууд буудгийг. Гэхдээ харин чи сонсох байгаа юм шүү. Би уул наадах гэж хариулт. Сонсогдож байна. Зүгээр нэг бичвэр биш, дуу хоолойгоо оруулаад хаа гэж байна. За. Нэг дүр мөр дуу муугаа оруулчих мэдвэ. За. Тэгчүүл илүү хүрэх гээд байна. Өөрөө уншдаг ч юм уу яадгийг. За тий. Бас нэг тийм бодол орж ирээд байна. Унших уу яах? Хийсэл байгаа эцтэй, хэлсэн л байгаа эцтэй. Харин тий. Тэнгүүт чинь яах вэ гэдэл. Уртаас асуулт тавиад л. Яг хариултыг нь хэлэхээр асуулт нараас нь орж ирээд л. Яг тэрэн шиг л байдаг шүү дээ та нар. Дотортойгоо. Тэгж бодоор. Яг тийм гэд хэлээд ахт чинь дотроос нь тийм гэд байгаа юм болов. Тийм юм болов. Юм болов. Болов. Гэт араас нэг асуулт залгачдаг. Уг нь хэлээд байгаа хгүй нөх нь. Одоо хайш их хүүхэд ээжээ би шээмээр байна. Энэ шээх гээд байгаа юм болов. Шээх юм болов. Авчид 0 оруулах шэн байгаа гэж. Хүүгийн байгаа үз. Нэг болоонуудаа жоохон хасаа сонсоод үзээрэй.
За. Итгээд хүлээгээд авчихгүй юу тач. Тэгж хэлж байна. Ядаж араас нь. Тэгчл уулна амархан л юм байгаа юм даа. Өөрснөө та нар хэцүү болгоод идэх байхгүй. Болов гэдэл. Үргэлжсэн асуултын тэмдгүүд гаргаж ирээд л. За нөгөөх нь. За. Хөвгчлөлтөө ч юмад. Хөөхөн ч юмада та нар. Гайхаж байгаа ч нүүрэн дээрээ илхэн, баярлаж байгаа ч илхэн, уурлаж байгаа ч илхэн. Яста нэг хүүхдүүд юмд. Бас нэг эндэн гараад ирлээ. Ингээм бөө мөө эсэм бол тэгээ дараа төрөл мөрлөө нэг жоохон сэрэмжтэй нэг сонгочихгүй. Тэгээ сонгосон бол тэгээд эртгэн сэрээчихгүй тийм ээ. Нөхөө жоохон олигтой бэлтчихгүй гэдэг шиг. Юугаа дутуу хийчээд ингээд оройтож ирж байгаа. Ойлгож байна. Би нэг жоохон буруу ярьсан шүү сая жоо. Нэг л юм яг үүсэх гээд амжаагүй л байна да. Тэгсэн бол тэгээд бараг төрхөөс эхлээд ярихгүй юу? Дөнгөж төрөнгүүтээ яриад ээж аваагаа айлахгүй юу? Даанч амжаагүй юм байна үргэлж. Одоо тэрийг нь тэгээд амжуулж өгнө. Амжуулж өгөхийн тулд ухаанаас нь суралцсан да. Одоогийн төрсөн тархиа сургана да. Тэгвэл тэгээд тэр сүнсний мэдлэг нь гарч ирж ярьж өгнө. Өөрийгөө мэдтгүү гэж боддог мэдлэгтэй л хүн байна. Дотоод дөрүүдтэйгээ төрлүүдтэйгээ сайтар ярих хэрэгтэй. Бичээд ярих шүү дээ. Болж игэл дотроо шууд ярихыг хичээ. Хэдэн хоног бичлээ одоо дотроо шууд ярихыг хичээ. Яг л бичихт хариулт өгчээсэн шигээ барьж авна. Мэдвүү та нар. Тэгээ болохгүй бол бичнэ. Болвол бодол дээрээ туршина. Тэр нэг дүүжин мүжингийн аргыг хэрэгжилж үзүүл яадаг. За би ямар төрөл төрсөн. За тэгээ тэрийг олчих юм бол тэрнтэйгээ тэрэ гэж дуудаж байгаа л уяад Индиана ач гэдэг. Би яавал яах хэрэгтэй вэ? Яаж таны мэдлэгээс суралцах вэ гэдэл. Асуултаар болно гэдэг чи түрүүний болов юм биш шүү. Асуулт гэдэг чи асуултыг хэлдэг юм. Хариултан дээр болов залахыг хэлдэг юм мэдвүү. Сайхан хөдөлгөөн хий. Байгальтаа гадаа гараад. Нисэж дүүлж, савчиж унах гэж байгаа мэт. Мэдвүү. Наад нэг хэдэн блокнуудаа сайхан тараа. За нэг 5 минут завсарлчих уу даргана. За гэлээ. Ялаа.